хадгаламжийн ертөнц буюу ирээдүйнхөө төлөө хийх санхүүгийн оновчтой зөв алхам юу болох талаар ярилцъя. Хадгаламж гэдэг нь ердөө л ирээдүйд ашиглах зорилгоо өнөөдөр үүсгэж буй мөнгөн хуримтлалыг хэлдэг. Бид өөрийн санхүүгийн хэрэгцээндээ тогтруулан хэд хэдэн төрлийн хадгаламжаас сонголтоо хийх боломжтой байдаг. Өдөр тутмын төлбөр тооцоогоо гүйцэтгэхэд харилцах данс хамгийн тохиромжтой. Харин мөнгөө богино хугацаанд ашиглахаар төсвөлсөн эсвэл гинтийн зардал бэлэн байхыг хүсвэл хугацаагүй хадгаламжийг сонгодог. Хэрэв танд мөнгөө хуримтлуулах хэрэгцээгээ хугацааны хувьд өөрчлөлт төлөвлөх боломж байгаа бол хугацаатай хадгаламж илүү үр дүнтэй байдаг. Үүнээс гадна тодорхой хугацаатай нэрлсэн үн бүхий хадгаламжаар баталгаажсан хадгаламжийн сертификат гэх үнэт цаасны хэлбэртэй бүтээгдэхүүнч бий. Хадгаламж нэхээс өмнө чи өөрөөсөө тухайн зорилгодоо хизээ хүрсэн байх вэ? Хэдийн хэмжээний мөнгө хэрэг болох вэ? Сард хэдэн төгрөг хуримтлуулж чадах вэ гэсэн асуултуудыг заавал асууж төлөвлөх хэрэгтэй. Банк чиний хадгаламжид хүү тооцохдоо ердийн хүү болон нийлмэл хүү гэсэн хоёр үндсэн аргыг ашигладаг. Эдгээр санхүүгийн ойлголтыг мэдснээр чи өөрийнхөө мөнгийг илүү ухаалгаар удирдах сурах юм. Хадгаламж гэдэг нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж хэрэгцээ зүйлээ авах эсвэл гинтийн эрсдлээс өөрийгөө хамгаалах зорилгоор өнөөдөр үүсгэж буй мөнгөн хуримтлал юм. Банкуд хэрэглэгчдэд зориулж төгрөгөөс гадна ам доллар, юан, евро, иен зэрэг гадаад валютаар хадгаламж нээх боломжийг олгодог.